За өнөөдөр болохоор хэдүүлээ үндсэн английн 3 дахь хэсэг болох бичиг цаасаа зэгцэлнэ. За бичиг цаас маань болохоор ерөнхийдөө 2 ангилагдчихж байгаа. Маш чухал бичиг баримтууд болон бусад гэж ангилагдана. За мэдээж энэ нөгөө бичиг цаасны англи дээр өмнө ярьсан бүх онол маань байхгүй болно заяа. За яагаад тэгэхээр энэ дээр Spark ч огт хийгдэхгүй ойлгомжтой шүү дээ. Тэ бид нар ингээд нөгөө иргэний үнэмлэхээ одоо Spark ч хийх юм уу те энэ одоо надад ингээ юу гэдэг те зураг надад таалагдахгүй байна би хаялаа гэдэг ч юм уу те гадаад паспортаа тэгдэг ч юм. Тийм зүйл байхгүй шүү дээ те. Тийм учраас энэ бичиг цаасыг бол бид нар харин чухал бичиг баримтуудыг бол ерөөсөө тэр Spark ч хийх шаардлагагүй заавал хадгалахтаа бүр маш тийм өөртөө эвтэйхэн тэ олоход амар тэгсэн хэрнээ одоо тийм ямар нэгэн ахуй аюулаас хамгаалж тэ гал ус ямар аюул гэдэг хүүхдийн гар хүрхээс холч гэдэг юм уу тийм байдлаар хадгалах нь бидний үүрэг болтгоо. За бусад бичиг цаасыг бол ерөнхийдөө аль болох маш хурдан хаяад авах юм бол сайн гэж үздэг. За энэ бусад бичиг цаас гэсэн ангилалд юу ордог гэх юм бол банктай холбоотой тэ санхүүтэй холбоотой бичиг баримтууд айгүйх орно. За банкны хуулга, за эсвэл одоо кредит картны одоо хуулга за нэг хэмжлэхүүд тэ төлөх ёстой нэг хэмжлэхүүд мэдэгдлүүд за баримтын цааснууд гэд гих мэтчлэн маш олон төрлийн банктай холбоотой юмнууд байдаг. Бид нэр энийг болохоор за өстө дараа нь хэрэг болох хаа дараа нь энэ миний баримт чи хэрэг болно доо гэж бодоод байдаг. Ер нь бол бас яг нөгөө бэлнээр хийгдсэн гүйлгээ биш л байх юм бол ер нь данснаас хийгдсэн гүйлгээний баримтуудыг бол бид нар банкн дээр очиод тодорхой хэмжээний төлбөр төлөөд гаргуулах боломжтой байдаг учраас тэр бас ер нь нэг тийм айгаад ах юм биш. Баримтыг гэх юм бол одоо яг нөгөө суглаа нь явагдаад дуусны дараа яг бөөгнүүлж байгаа л нэг хэсэг хугацаанд хадгалаад авахгүй тэгвэл хүмүүс маш их олон жилээр нь хадгалцдаг байхгүй. Тэгээд тэр нь айгүй төвхтэй байдал үүсгэж штэ. За үүний дараа гэх юм бол баримтыг бас хүмүүс яагаад хадгалаад байдг юм бэ асуухаар одоо би зардлаа бүртгэж байгаа маа тий би одоо ингээ зардлаа ингээ нэг нэгээр нь шивж оруулаад бүртгэдгээ гэд. Гэхдээ тэр чинь бас нөгөө айгүй тийм гар ажиллагаа ихтэй учраас бид нэр ингээ амжихгүй учраас нөгөө маш их хэмжээний баримтууд овоорол байдаг тий. За тэгж жагаад нэг хийндээ ингэж жагаад нэг хийндээ гэдэг нэг аваарсан баримтууд. Тэрэн дээр хараа яах вэ гэхээр одоо хиймэл аюу ухаан айгүй хөгжөөд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө ChatGPT ч байт юм уу, Cloud ч байт юм уу, Gemini ч байт юм уу те. Тэдгээр хиймэл аюу ухаан руу нэг чат үсгээд тэр чатанда за ингээ миний зардлыг чи ингээд бүртгээтгэе те. За ингээд энийг чи зургийн хэлбэрээр явуулчих юм бол тэр чинь нөгөө файлыг чи Excel хэлбэрээр оруулаад ч юм уу те. Чи эсвэл нөгөө ямар нэгэн аппликейшнээр бүгэлдэг байх юм бол тэр аппликейшн руу чи ямар форматаар одоо оруулж болох боломжтой яг тэр форматаараа одоо гаргуулад тэгээд тэрийг ингээ автоматар оруулах ч юм уу те. За cloud гэх мэт хэмэл аюу ухаан бол шууд тэр нөгөө юуг нь холбож те. Заавал нөгөө файл гаргуулад авахгүй бүр автоматар холбох ч юм уу те. Өчнө олон боломжууд байдаг. За тийм учраас тэрэн дээр тэрийг ингээ ажиллуулчих юм бол зүгээр тэрийг одоо юуг ашиглаад одоо би ч одоо нөгөө хаяхал юм байл хайгуу дуртай байна шүү дээ тэгээрээ за үүний дараагийн нэг ангиллын бичиг цаасанд нь юу ордог вэ гэхээр хичээл сургууль одоо ажилтай холбоотой бичиг цаасууд ордог. За одоо жишээлбэл би одоо ингээд 10 хэдэн жилийн өмнө сургуулаа төгссөн юм. За 10 хэдэн жил болж би IT төгссөн байхгүй. Тэгэхдээ тэр үед би сурж исэн мэдээлэл маань тухайн үедээ айгүй тийм шинэлэг байсан уу гэвэл байсан байхгүй. За би 2012 онд их сургуулаа төгсөж байсан бол 2012 оны мэдлэг бол тухайн үедээ болол IT-гийн тий хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологи шинэлэг юмнуудыг бид нарт зааж байсан тий тэрний талаар бид нар ярьж байсан. Гэтэл яг өнөөдөр одоо би тэр зүйлээ одоо ингээ эргээд ярих юм бол одоо бараг л нөгөө чи хитэн он төрсөн бай гэл 1900 гэл тэр хүмүүс гайхаад идэх шиг одоо бидний тэр үеийн одоо байгаа юмнууд ч бас ингээ айгу тийм өөрчлөгдөж байгаа тийм нэг хэсэндээ хуучирсан мэдээлэл болчиход байгаа байхгүй. Одоо энэ ч болохоор өмнө нэг 10 хэдэн жилээрээ хуучирсан гэдэг ангилалд ордог гэсэн бол тэгэл саяхны хүртэл одоо 5 жилийн өмнөх бол хуучирсан шүү л гэдэг гэсэн. Тэгээ ковидын үед болохоор 3 жилийн өмнөх хуучирсан шүү гэдэгс. Одоо барыг энэ чинь ингээл жилээр яваад байна тийм энэ технологиуд маш хурдтай хөгжиж байна. Тэгээ энэ хиймэл оюун ухаан тийм энэ бүх зүйлийн хөгжлийн хэрээр бидний бас технологийн хурд маш их хитбэ байхгүй. Тэгэхээр хуучин юмнууд маш их тийм хурдан шинжлэгдээд байна гэсэн үг. Тийм учраас яг тэр зүйл чинь одоо хүртэл value би тэр үн цэнийг танд өгч чадахгүй юу гэдэгт айгу эргэлзээтэй болчиход байгаа байхгүй. Тэр тэдгээр зүйлүүдийг хаяараа за тэгээ мэдээж нөгөө энэ тэнд нөгөө сургалт семинар тэгэл энэ тентгийн workshop ч юм уу тиймэрхүү зүйлд яхаа тухайн үеийнхэн тэгэл гарын авлагч байд юм уу юу гэдэг нэг жижиг сажиг юмнууд айгүйх цугладаг штэ тэгээ тэрийгээ бид нар заах тэгж байгаа нэг ингэдэ ингэж байгаа нэг индекс дээр нэрээс эргэж харсан тохиолдол байдаг байхгүй тийм учраас тэднэргээ ч гэсэн сайхан явуулаад өгөөрэй. За ажилтай холбоотой магадгүй ажлаас олсон эсвэл одоо
нэг альбом туршаалаас өөр альбом туршаал руу очсон, нэг компанид ажиллаж байгаа мөртлөө хилтэс солигдсон, салбар солигдсон ч юм уу. Тэр тохиолдолд бид нар хуучин ажилтай холбоотой баримт бичгүүд бас ингээ овоорцсон байгаад байдаг байхгүй. Тэгээ хайчин ихээр за энэ бас хэрэг болж магадгүй гэдэг авчин ихээр яг одоо л хэрэггүй болсон юм шиг те. Дараа нь бас нөгөө хэрэг болж магадгүй гэж тийм асуудлууд айгүй үүсдэг. Тийм учраас хэрвээ та ингээд ажлаас гарах гэж байгаа ч юм уу те, ажлын байраа солих гэж байгаа ч юм уу, тэр тохиолдолд нийгмс нь тэр бүх зүйлээ хариуцж байгаа хүнд нь те би аав авахгүй гэх нь хамаагүй. За тэрийг ингээ бүр тайлбартад бүгдийг өгчих юм бол уг нь бид нарт айгүй амар ахгүй. Гэхдээ бид нар өөрөөсөө чаддгүй ингээ бас өөртөө юм хүмүүлдээсэн байдаг л да. Тэгэхээр яг буцаа тэр газар руу холбогдоод эднэр та нарт хэрэг болохгүй гэвэл би аялаа болно гэвэл та нар авгээд хариуцчихсан тэр хүмүүс нөгөө за үнэхээр бас эргэлзээтэй зүйлүүд байгаа штэ тий. За дараа нь ингээ магадгүй нөгөө шүүхтэр миний эсрэг баримт толчиж магадгүй ч юм уу тий. Эсвэл шүүхтэй холбоотой тийм илүү асуудлууд байдаг тийм хөө байх юм бол тэдгээр баримтуудыг үнэхээр хаяхуу байх уу гэдэг нь айгүй эргэлзээтэй юм бол зүгээр дижитал орчинд ингээ хадгалчих тийм файл болгоод сканертай за сканер одоо юу ч юм бас сканер хэрэглэх юм шаардлагагүй болсон шүү дээ. Гар утсаараа л камертаа гар утсаараа л сканердтэй болсон тийм. Тэгэхээр тэдгээрийг ер нь бол тийм дижитал хэлбэрээр хадгалахыг ирмэлзээрээ за би дижитал файл хэрхэн хадгалах тэр талаар бол тусдаа дахиад нэг хичээл орноо. За тэгээ ингээд юунууд яасан. Тэгээ өөр бас бичиг баримт дээр бол юу гэдэг вэхээр бас сэтгүүлүүд энэ дээр ороод ирдэг байхгүй. Яг ном гэхэд ном биш болчин тий. Гэхдээ бас цаас гэхэд цаас яг тэр сэтгүүл гэх мэт сэтгүүлийн ер нь бол агуулга маш хөнгөн байдаг тий. Тэгээ хөнгөн байхын хэрээр бид нэг тийм тэрийг нэг эргэн ахин хараад уншаад шаардлага харьцангуй бага байдаг учраас тэр сэтгүүлүүдийг болохоор нэг их ингэж байн гэж яахгүйгээр шууд явуулчвал зүгээр одоо яг нөгөө өмнө болохоор би хэдэн жилийн өмнө энэ зөвлөгөө маань арай өөр өгдөгсэн сэтгүүл хэрвээ байх юм бол тэрийг одоо өсчин ч юм уу маникюр ч юм уу те гоо сахны газарч ч юм уу те тэднэрт ингээ өгчгөө те үүдэндээ тавьчихдаг штэ те гэтэл одоо тийм газар тийм авахаач болцсон мөлий угаасаа энэ сэтгүүл үзэж суудаг хүн байхаа болцсон те бүх хүмүүс ингээ дижиталаар ингээ гуцаал үзэж гэнэ үхээсээ ерөөсөө тэр хүнд одоо нөгөө хүлээгээд уудаа зүгээр хийх юмгүй сте ингээ нэг сэтгүүл эрүүлдэг байсан зүйл өнгөрцөн юм байна. Тэгэхээр одоо үнэхээр чам тийм маш их тийм үнцэнтэй магадгүй чиний ярьслага гарсан те эсвэл чиний хийсэн бүтээсэн л зүйл биш бол одоо сэтгүүлүүдийг явуулаарэ. За сонин бас адилхан шүү дээ тий. За энэ дээр бас нөгөө рекламны юмнууд айгүй хэрдэг тий. Одоо сонин юмнууд гарч ирдэг шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн, улсын хурлын сонгуулийн бахан материалууд байж магадгүй. Тиймэрхүү одоо юу гэдэг нь тий. Тэр бүх одоо цаасан тэр материалуудаа одоо мэдээж тухайн үедээ бид нарт хэрэг болж ирсэн тий. Энэ хүний одоо мөрийн хөтөлбөрний үеийн яах чаа, ийх чаа гэдгийг бид нар харсан, үзсэн, мэдэрсэн тий. Тайл хэдийн сонголт болсон. Тэгээд одоо тийм учраас тэдгээр зүйлүүдийг бас явуулаарай. Мөн одоо дараагийнх нь болохоор нэг юу гэдэг вэ гэхээр цахилгаан бараатай. Тэгээ гэр ахын цахилгаан бараатай холбоотой ашиглалтын номууд гэдэг. Айгу том зузаан тэгээ яаж ашиглах вэ? Алдаа гаргахал яах вэ? Гэмтэл гарвал яах вэ? Ямар варнинг дээр яах вэ гэдэг өчнөө зааврууд байдаг. Тэгээ эдгээр зүйлүүд дээр болохоор бас аль болох шууд хайчиж болно. Ягаад гэх юм бол одоо дижитал нэрийн үеийн давуу тал чинь линлээ шүү дээ. Та ингээд тухайн одоо цахилгаан барааны модуль номерыг оруулахад л одоо тэр интернетээс бид нэр ерөнхийдөө тэр гарын авлагыг PDF файлаар авчиж болж байгаа байхгүй. За эсвэл одоо нэг Монголоос авсан байх юм бол Монгол дахь одоо аль биесны дистрибьюторуудээс залгаад би танахаас авсан юм ийм асуудал гарлаа та нар хэлээд өгөөч гэх юм бол нэг колл центр буюу те лавлгаа үйлчилгээний ажилт нь бол ингээ ямар ч асуудалгүй ингэдэж шүү тэгдэж шүү гэж заавар зөвлөгөөгөө өгчдөг. Тийм учраас тэр юмнууд бол хэрэггүй. За баталгааны хуудсууд байдаг. За баталгааны хуудсууд дээр болохоор хугацаанд хэтэрсэн бол бас л хэрэггүй болчихсон тий. Одоо одоо юу гэдэг нь нэг зурагт авлаа гэхэд нэг жилийн баталгаа өгсөн бол жилийнх нь баталгааны хугацаа дууссан бол тэгэл тэр бас л хэрэггүй болчихж байгаа байхгүй. За яг зарим тохиолдолд бол яг тэр нь энийг яг би өмнө ингээд хайчихгаа гэдэг байсан. Тэгсэн чинь яг нэг асуудал гарсан юм байлаа. Одоо нөгөө цахилгаан бараагч онлайнаар ч юм уу те маш олон төрлөөр ингээд авчраал ингээд зарах боломжтой байдаг учраас одоо баталгаа хуудсыг хайцсан. Тэгээд нөгөө эвдрэл гэмтэл гараад баталгааны хугацаа дууссан ч гэсэн бид нар бас нөгөө ямаа засуулах хэрэг гардаг штэ. Тэгсэн чинь нөгөө газрууд нь баталгааны хугацаагүй бол манайхаас авсан гэж үзэхгүй засахгүй гэсэн тийм асуудал гарсан байлаа. Тэгэхээр тэрийг одоо нэг юг бол бас яг нэг жоохон хадгалчихгүй. Харин нөгөө нэг электрон бараанд байхгүй болсон тий. Тэр нь одоо нөгөө эзэн байхгүй болсон юмнууд байх юм бол хайцсан дээр шүү дээ. За иймэрхүү байдлаар ер нь бол нөгөө бусад цаасуудыг бол яль балтгал ингээл хаяал зүгээр. Тэгээ ер нь цаашдаа цаасыг яах вэ те? Цаас бичиг цаасыг яаж хадгалах вэ гэдэг нэг асуудал гарч ирж байна те. Тэгэхээр хамгийн түрүүнд гэх юм бол Marie Kondo нэг зөвлөгөө өгдөг. Тэр нь болохоор ерөөсөө нэг тийм
төр зургийн оршин суух одоо тийм цаасанд нэг тийм босоо хавц тавьчихаа тий босоо тийм атуу хавц тавьчих. Тэгээ тэрэн дотроо л нөгөө нэг одоо жишээлбэл ингээд сургуулаас айгүй юмнууд ирдэг байхгүй одоо ингэрээ тэгэрээ ингээд нөгөө сургуулаас ирсэн урилгач байд юм уу загталч байд юм уу одоо нэг тийм эсвэл одоо нэг хэмжлэгч байдаг юм уу тэрийгээ болохоор нэг ойролцоогоор 3 сартаа ч юм уу тий хамгийн ихдээ 3 сартаа чадвал сардаа нэг удаа авахын аваад хаяхын хаяад байгаарэ. За тэгжээд л нөгөө маш чухал бичиг баримтууд байгаа. За тэрэн дээр болохоор бидний нөгөө бичиг баримт одоо иргэний өмнөлөг гадаад паспорт одоо төрсний гэрчлэгээ, гэрэлсний гэрчлэгээ, диплом, за одоо байрны ойр дээр ч байт юм уу тий эзэмших одоо үл хөдлөхөөрөнгө эзэмших гэрчлэгээ, түрээсийн гэрээ, банкны зээлийн гэрээ, эсвэл одоо даатгалын гэрээ ч байт юм уу тий маш олон тийм маш чухал одоо тийм нандин тийм одоо бичиг баримтууд байдаг. Тэдгээр зүйлийг хадгалахтай болохоор яг уу гэхээр аль болох тийм тунгалаг хавцанд хадгалвал айгүй зүгээр байдаг. За яагаад тунгалаг хавцанд хадгалах нь зүгээр гэдэг вэ? Бид нар дараа нөгөө бичиг баримтуудаа хайхад хаана юу байгаа вэ гэдэг олоход айгүй төвхтөө болчиход байдаг учраас тунгалаг байх юм бол бид нар нөгөө өнгө өнгийн нэг тийм дотор нь юу байгаа мэддэхгүй юм гэж юм бол нөгөө тийм нэг нэгээр нь харах шаардлагатай байдаг учраас тийм тунгалаг цааснуудад байвал их зүгээр байдаг. За дараа нь гэх юм бол дээрээс нь нэмээд тэр нь одоо юу гэдэг те бид нар ингээ нэг тийм хавцан дотор ерөнхийдөө нэг босоо хавцан дотор бүгдийг хийлээхэд тэр нөгөө хавцныхаа хамгийн ихний хуудсан дээр одоо энэ дотор ийм юмнууд байгаа гэдгийг биччих юм бол дараа нь бид нарт нөгөө бичиг баримт хайх цагийг маш их хэмнэдэг. Бас бид нар бас ингээл гэртээ байхгүй тохиол хин нэгнэр ингээл ийм болоод та тийм болоод та бол нөгөөд нь олохгүй боо юм болдог штэ тэр асуудлыг шийдэж өгдөг байгаа шүү. За иймэрхүү байдлаар хадгална. За тэгжээтэл одоо нөгөө бас нэг арай өөр төрлийн бичиг баримттай холбоотой асуудлууд гарч ирнэ. За тэр нь юу вэ гэхээр одоо магадгүй офстой холбоотой тийм офсын ажил хийдэг хүмүүст одоо хуваарай бизнес эрхлэгч ч юм уу тийм одоо нэг хэмжлэгүүдээ яах тэгээ дараа нь татвар тайлбарлах хэрэгтэй байдаг учраас бичиг баримтуудыг хадгалах шаардлага байн гардаг. Тэгээ тийм бичиг баримтуудыг одоо яах вэ тийм. За жишээлбэл одоо яг нөгөө юу гэдэг вэ одоо зарим одоо тусгай зөвшөөрлөж юмас яг тийм тодорхой хэмжээний тийм ийм бичиг баримтуудыг заавал байлгажээ гэдэг тийм шаардлагууд тавьдаг. Тэгэхээр тэдгээр гих мэд зүйлүүд байх юм бол яадгүй гэхээр тэдгэрийг хавцлаад одоо яг өдөр тутам байх юмнуудаа ерөнхийдөө хавцлаад тавина. Хавцсан дээрээ тов яг буюу одоо яг юу байгаа гэдэг тэгээ урталт нь юугаар өгнө. За тэрний дараа одоо хэрэглээд дууссан материалууд одоо жишээлбэл маш их хэмжээний хэмжлэгийн цааснууд биднэрт гардаг. Тэгээ зарлагын баримтууд ч юм уу те эдгээр зүйлүүд байдаг. Гэтэл тэрий чинь бас юу яаж болохгүй штэ. Шууд ингээд хайчиж болохгүй. Угаасаа хуулиараа болтгоо. Тэгэхээр энэ нөгөө нэг нэгэнт одоо ингээд нэг хугацаанд болоод өнгөрцөн тий одоо тэр яг тэр нь 3 жил нь болцсон 5 жил нь болцсон байх юм бол архивын журмаар нь архивлна. Тэгэхээр яг тэр нөгөө Монгол улсын тэр өөрийнх нь стандартын дагуу архивлахад бол бичиг баримт бол үнэхээр гоё зэгцтэй байдаг юм билээ. За тэр яг нөгөө бор цаасанд нөгөө хийгээд архивлдаг. Тэгээ тэрийг ингээд хэрвээ чадчихгүй байх юм бол эхний ээлжинд бол нэг хүнээр залгачих. Тэгээ дараа нь бол өөрөө хийвэл хийчихээр айгүй айтах юм билээ. Тэгээ тэр бол ингээд бидний ингээд маш олон ингээд хавцанд ингээд зузаан байсан юмнууд ингээд имжчихэн болгоод яг 250 хамгийн ихдээ 250 цаг архивлдаг. Тэгээ ингээд юмнуудаа ингээд архивлаад ер нь бол нөгөө нэг хуулийнхаа дагуу бол бид нар ч бүх зүйлээ архивлаад тэрийгэ одоо улсын архивд өөрсдийн одоо юугаар ингээ өгөх хэрэгтэй байдаг байхгүй тэрүүгээр ингэж явна. За ер нь л бол иймэрхүү байна. Тэгээд бичиг цаасан дээр бас нэг анхаарах зүйл нь дандаа босоогоор нэгсэн дүүрэн барьдаг. Ягаад тэгэхээр хэвтэйгээр нь дээрээс нь давхарлаа тавьчих юм бол бид нэр одоо нэг юм авахын тулд нөгөөдгийг нөгөө хүндөх ингээх ингээл нэг аюу ажиллагаа ихтэй байдаг учраас бүгдийг нь босоогоор байх бол аюу үр дүнтэй. Тэгээд хавцсан дээр нь гадна талд нь тийм хаягжуулалт байх юм бол бас аюу үр дүнтэй. Тэрний дараа нь бид нар юу хаанагаа лээ гэж хаахгүй тэр хавцсан дотор байх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр хавцаа нээлээ гэхэд хамгийн ихнийх нь юун дээр нь энэ дотор юу байгаа вэ гэдг нь байж идэг. За юу бас одоо тэр архивын тэр бор цаасаар товёолтол одоо хадгалах ч гэсэн яг тийм стандартаар явагддаг. Тэгэхээр дараа нь бол үнхээр их хялбар тэгээ тэрийг ашиглах бүрэн боломжтой байдаг. Тэгээ энэ юугаар яваарай. Тэгээ одоо яг орчин үеийн маш гоё давуу тал нь болохоор бид нар ер нь цаасан баримтууд маш их багасж байгаа. Жил ирэх тусам одоо би ингээл жилдээ нэг гэрээ зэгцлэхэд бол манай гэрээс гардаг цаасны одоо хаягдтал бол маш бага болж байгаа байхгүй. Учир нь болохоор бүх зүйл ингээд айгүй цахимжаад байна тийм. Цахимжаад ирэхээ ирээр ерөнхийдөө бол энэ цаасны хаягдтал маань бага гарч байна. Гэхдээ нөгөө тэгүр бас нөгөө нэг энэ бодит байдал дээр цаасны зэгцлэх ажил багасан ч гэсэн цахим орчинд бас ажиллах шаардлага гарч нэмэгдэж ирж байгаа юм байна л да. Тэгээ энийг болохоор ерөнхийдөө би нөгөө ахуй эмгэг цэгцийн бүх хичээлийг дуусчих юм бол дижитал эмгэг цэгцийг орлоод эхэлнэ. Анхаарал тавьсан явдал баярлалаа.